Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Багш нь өнөөдөр дуу хөгжмийн хичээл орно. Өнөөдрийн хичээлдээ идэвхтэй оролцоорой. Хичээлийн сэдэв найр дууны төрлүүд. За өнөөдрийн хичээлийн зөвлөх болохоор найр дууны талаар судлах. За бид юу мэдэж явах вэ? Дүрийн найр дууны төрөл, дуулаачдын хоолой англи. За дүрд ямар найр дуу байдгийг талаар судлах юм байна. Дуулаачдын хоолой англи бүгдээ судлах юм байна. Ямар хоолой тар хүрээтэй гэдэг талаар судлах юм байна. За дүрийн найр дуунаас сонсч ярих. За бүгдээ найр дуу сонсох юм байна. Дүр дах найр дуу. Ийм гурван төрөл судлах юм байна. Найр дуу болохоор чоор буюу хор цуглаа олуулаа гэсэн латин үгнээс гаралтай байна. Найр дууг болохоор мэргэжлийн найр дуу, сургалтын найр дуу, сонирхчийн найр дуу, ардын найр дуу, сумын найр дуу, сонгодог найр дуу гэж дотроо ийм олон төрөл байт юм байна. Бас холимог найр дуу, нэг төрлийн найр дуу, хөгжмийн хамтраатай найр дуу, хөгжмийн хамтраагүй найр дуу гэж ангилсан юм байна. За хөгжмийн хамтраатай гэдэг болохоор одоо ерөнхийдөө зөвлөж өгөх хөгжмөнтэй явахыг хэлнэ. Хөгжмийн хамтраагүй гэдэг нь болохоор ямар ч хөгжмийн хамтраа байхгүй, хөгжмөнгүй дангаараа явахыг хэлнэ. Дангаараа явахыг хөгжмийн хамтраагүй буюу дан найр дуу гэж хэлнэ. Дүрийн найр дууны төрөл орон хараа буюу тэнгэрийг дуул гэсэн утгатай 15 дугаар дууны үйлдвэр Итали шашны мөрлийн дуунаас үүссэн өөрийн үгсэн шинжээр өөрөөс ялгаатай юм аа. Кантан буюу магтуу гэсэн утгатай орон тарийг бодвол арай бага хэмжээтэй. Өөрөөс ялгаатай нь гэвэл тайзны урлаг биш цөөхөлж уулгаар дуулах зөвлөгсөн бүтээл юм аа. Найр дуучдыг хоолой цаг хүрээгээр нь дөрвөн ангилнаа. Сапран буюу эмэгтэй хүний тунгадаг нарийн тэл хоолой. Аль буюу эрэгтэй эрэгтэй хоолой юм байна. Энэ бол аль болохоор эмэгтэй төрөлтөд урд юм байна. За театр эрэгтэй хүний зээлхэн нарийнхан хоолой. Баритон буюу эрэгтэй хүний баритон хоолой. Баритон гэх юм бол доод иргэсээр дуурна гэсэн үг. Театр сакран болохоор дээд иргэсээр дуурах юм байна. За хүүхдүүдээ гин даалгавар дүүрийн дуулаачийн талаар судалж багшлагаа явуулах. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. 4-4 арьдмарт 4 тагт бичиж сурцгаая.